Яач та залгал та. Уцаа авахгүй штэ байж л штэ. Яа цаа. Яач та хоёр Яач цаастай уучлаа. Нөгөө нэг найрлагч байхгүй. Яац. Арихуугаас болчихсон шүү дээ. Яа. Энэ захиалагч талж лаа маань ихэд шүү дээ. Би олцсон найрлагч. Ямар хүн? Амар найрлагч олсон. Энэ яахгүй юу? Энэтхэг найрлагч. Энэтхэг найрлагч аа ингэ суулын төгсөд ирсэн. Юу нэмчтэй ойлгох юм. Тийм. Тийм үү. Тэгээ манай тосны рекламыг өнөөдөр хийгээд өг юу гэж. Тэгээ үнэн хийдгээч. Бүх реклам ингээд юм өөрөө найруулаад тунка. Зоо. Тий. Үшигч тэнгэрийн үнэтэй амтан биш юм ч бод юу. Тэг хамгийн гол энэ мондөг найруулагч одоо намчааныг сайн сонсоо. Чи урдаас ингээ балаараад идеал ингээ яриа. За. Бити тэгэр юм. Сайн ууртаа ингээ шиг сайн сонсоо заяа. Үгэндээ сайн ороо. За оруулааш. Найруулагчаа манай хаад болон болцоо ороод ирээрээ. Намасте, Сиддхарта Ямка. Юу чих шиг л та. Сайн байцгаана наа. Сиддхарта Ямка маамхаа. Нэг тас нэр мэрэллээж. Сайн. Гэтэ та сая юу монголоор хэлсэн үү? Сайн байна уу та? Би ч нөгөө нэг энцэгт олон жил найруулагчаар сураад тэгээд энцэг хүн шиг болцсон. Юу найруулагчаараа манайхаараа нэг ийм тос яах гэдэг рекламдах гэдэг өнөөдөр. Тэгээ таныг харин урд залж авчирж байгаа байхгүй юу? Энэ яа гэдэг энэ ийм ичтэй найруулагч энэ хараа. Найруулагч энэ Монголын хамгийн анхны Монголд үйлдвэрлэж байгаа. Одоо Сэлэнг аймагт одоо тарж ургуулсан ургамлаас шахаж гаргаж авсан тийм сайн чанарын тос. Тийм Юнгарын ургамлаас гаргаж авсан, шахаж гаргаж авсан тийм сайн чанарын зүрх судасны үйл ажиллагаа дэмждэг тийм тос байгаа. Тэгээд тапод найруулагч энэ гадагшаа Японд руу экспортоор гардаг анхны тос. Одоо тэнд байгаа японочууд манай Монгол тосыг хэрэглэдэг гэсэн үг. Тийм найруулагч. Тийм. Их гоё. Тэгээд дээрэс нь одоо найруулагч энэ нөгөө нэг шинэ лейблтэй болоод гарч байгаа юм билээ. Тэгээд энэ жил цагаан сараар одоо нөгөө нэг хамаатан саданда бэлэглэе гэсэн маркаар рекламыг хийх юм байнамаа. За. Ороод ирлээ надад. Ороод ирсэн. Юу вэ? Юу ороод ирлээ. Шууд битэд яах юм? Харж дараа нь намайг дуурай. Ойлгосон. За. Харж. Сүрхий юм аа тий. Шослож шүү дээ. Хугаалаа маш найруулсан гэж бодлоо. Тийм. Эцэгтэй тосоо За, найруулагч. Манай нөө монголчуудад цагаан сар гэхээр жоохон буухгүй байна. Манай монголчууд яг энэ рекламыг үзэх болов. За, ахад өөр нэг санаа Байна. Харж. За. Окей юу? За ойлголоо. Ийм санаа байна. За. Цагаан сараар. Ахэр руу ороод очлоо. За. Хоймор тагчи сууж илаа. За. Чамаг ороод очиход өөдөөс чи буу барьсан сууж. Юу? Буу. Цагаан сар буутай юу? Тий. Хаа яаж байгаа юм бэ гэнгүүл ах чи шууд чи ямар орой ирж цолгох юм бэ? Па! Бууцсан. Тэг чи яах вэ? Тэнгүүл чи араасаа эцэгтэй тосоо гаргаж ирлээ. Урдаа морилаа. Бууцсан сумныхан сум нь эцэгтэй тосон дээр ойгоод буцаад хахиж орно. Энэ бол фантаст. Цоор болтой. Найруулагчаа. Тийм үү. Энэ болохгүй юу те? Энэ буу шидэм алан хитан болох. Дээрэс нь манай нөө эцэгтэй тосны маань өрөө өг нөгөө нэг сайн санааны үзүүлч шар тосоо гэсэн байгаа юм. Өөр санаа юу? Байдгүй мүү? Энэтхэг санаа хизээш дуустгүй шүү заяа. Чи нөө басаад байна уу? Хамгийн сүүлийнхаа шилдэг санааг би та нарт шууд ийн заяа. Одоо. Чи миний эцэгтэй тосыг надад өг. Үгүй энэ чи миний нөхрийн тос. Чи нөхрийнхөө хамаатан садан тос эзэгтэй тосыг бэлэглэн гинэ.
कौन है वो कहाँ से वो आया चारों दिशाओं में तेज सा वो छाया उसकी भुजाएं बदले कथाएं भागीरथ तेरी तरफ शिव जी चले देख जरा ये विचित्र माया संतति प्रमोद 지금 나눠갈 찾기 미치기 든대 쇼대. भुजंग पिंगल सुरत प्रणामणि प्रभा